зүйлээр буюу одоо нүүрсээр зураг зурдаг зураач Чимэд Сэрэн ирсэн байгаа. Таныг студид орж байна. За сайн байна та. Студид тавтаа марил голтоо суугаад микрофоно зүгээд чивчээ өртөө ортуулаад микрофоно зүгээд гэдгийг би микрофоно зүгээд гэдгийг одоо 3 удаа хэлж штэ. Би бүр гайхаар гэж бодлоо штэ. Би сая юу гэсэн бэ? Та чивчээ зүгээд л гэсэн. Зөв. Би болохоор микрофоно зүгээд. Шууд сандарч ш манай зочныг хараад. Гэвч хоёроос шууд стил имижийг нь хараад шууд балмагдлаа. Юу л нэг. Нэлээд гоё стил имиж тийм. Их сайхан харагч байна. Өглөөний мэнд хүргэлэн. Та өөрийгөө танилцуулаад гурлаа ярилцлагатаа оръё. За юуны өмнө энэ гоё нэвтрүүлэгтээ өрсөн баярлалаа. За намайг оюун тоолон Чимэд Сэрэн гэдэг. Тэгээд 2013 онд төрөлхтний сайн урлагийн сургуулийг төгсөөд зураач мэргэжлэр төгсөөд одоо мэргэжлэрээ ажиллаж явж байгаа юм байна. Бага наснаасаа та зурж эхэлвүү. Зурах зам нь яг их сургуульд орохоос өмнө тийм ээ хизэнээс эхэлж байв. Би сая яриад л байжлаа. Би бол 10 жилдээ мөлий зургийн авьяасгүй хөхтэйсэн гэл тэн. Тэгэхээр энэ авьяас нь яг хизэнээс таны хувьд бас тодорч гарч ирж байсан бэ? Ер нь зураг зурж эхэлсэн үеэ гэвэл сандгүй. Зөв ер нь багасаа л аягүй зураг зурах дуртай. Тэгээд ер нь гэрээсээ нэг гардаггүй. Хичээлээсээ ирээл зураг зурдаг. Ер нь жоохон татгшаа маягийн тэгэл. Одоо зургийн одоо анх зурж эхлээл одоо нэг үе шаттай ингээл хөгжиж байгаа шүү дээ. Тэгээ хизэнээс ер нь өөрийгөө за би яг нэг өөрийн хим маяг гэх юм уу те. Тэрийг олж эхлэв тэгээ хэлбэрээ авч эхэлдэг шүү дээ. Ер нь яг мэргэжлийн сургуульд ороод тэгээд яг тэр дундаа 3 дугаар курсээсээ яг хөрөг зургийг бол бүр 1-р курст ороод ер нь бол аягүй сонирхол тэгэл илүү их одоо энэ практик юмнуудаа хөрөг зураг дээр илүү хийгээл те. Тэгээ явжсан. Тэгээ 3 дугаар курсээсээ нүүрс нэг ашиглаж үзээд. За. Тэгээ манай багш маань өөрөө яг тийм Орос школны тийм мастерскоп те. Тиймэрхүү арга барилыг бас багшаасаа илүү төлхөө сураад тэгээд тэр арга барил маань нүүрс аягүй их цогцоодсон байхгүй. За. Тэгээд ер нь бол аягүй тийм чөлөөтэй ажиллахад тохиромжтой санагдаад. Тэгээд чөлөөтэй ажиллахын тулд бас хамгийн түрүүнд нэг харьцаа одоо хэлбэр гэдэг зүйлээ гартаа оруулах хэрэгтэй байна. Тэрийг ер нь бол одоо Монгол бичиг одоо жишээлбэл Монгол бичиг бол ингээл яг Монгол бичиг үнэхээр гартаа оруулсан бол ингээд шууд товчлдээ шүү дээ тий. Яг тэрний шиг зураг бол ингээл хэрэгтэй зүйлээ ингээл таглаж орхиол хэрэгтэй зүйл дээр гоо нарийн дат ч юм уу тий. Тиймэрхүү ажиллагааны үед айгүй цогцохоор санагдал тэгээд айгүй таалагдал. Одоо ер нь бол нүүрсээр одоо дан хийж байгаа лээ зурж байгаа юм. Яг төлхөө нүүрсээр. Хүмүүс нүүрсээр зурдаг гэхээр илүү бас ингээл яг ингээл нөө төлдөг нүүрс гэдэг юм уу те ингээл зурж байгаа гэдэг ойлголт шууд толгойд нь орж ирдэг байх л та. Тэгэхээр энэ талаар бас тайлбарлавал тийм ээ. Энэ нь ерөөдөө шатсан мод хичээлэгддэг. Тэгээд зурхад ингээд зориулагдаа цаасаа гэмтээхгүй байдлаар зориулагдаад нэлээд зөөлхөн болгоод бэлдсэн тийм шатаа шатсан мод тэ шатсан мод гэдэг байхгүй. Тэгэхээр яг одоо нөгөө мэрэгжлийн яг зориулагдаад гаргацсан зүйл ах нь шүү дээ тийм ээ. Ерөөдөө бол харандааны төрөлдөө орно. Гэтэ харандааны төрөлдөө хамгийн тийм хүнд тод гардаг тийм төрөл гэсэн байхгүй. Тэгэхээр айгүй тийм нэг гарны тийм хөнгөн даралт нарийн өдрөмж хараад л хөө шаарддаг юм. Түүнээс биш одоо би бусад хүмүүс ч гэдэм үү тийм ингээл яг ингээл төлдөг нүүрс шиг тийм нэг тэрийг аваад ингээл зурж байгаа гэдэг бас ойлголт бас буруу байх нь шүү. Тэ яг тэр угаарч бас зурж болох тийм. Угаарч зурж чаддаг шүү дээ. Одоо юугаарч зурж байгаа гэдэг шиг сая нөгөө илс гэж юм, кофе гэж юм, хүнсний ногоо гэж юм маш олон одоо хэрэглэгдэхүүнээр зурдаг бас дэлхийд олон одоо юмнууд байдаг юм байна л да тийм. Таны судалж мэдчихснараас ерөн сонирхолтой тийм зүйлс байдаг болов материалаар зурдаг. Одоо тэгээд ер нь урлаг гэдэг зүйл чинь угаасаа бүх салбар дээр ингээд бараг хандсан тий. Эдээд өргөлдөө хүрсэн хүмүүс ингээд айгүй шин шатан бүр хүний санаа төсөөлөгдөхөө янз бүрийн зүйлүүдээр л ер нь доршиж үзэж явах шиг байна. Тий. Одоо нөгөө нэг зураг зурж байхад одоо яг ялангуяа яг энэ төрөл дээр бол захиалга хэрэг
ирж ийн ер нь холбогдож байгаа юу те. Таны хувьд бол хөрөг зургийг бас илүү зураад авах шиг харагдаж байна. Яг хоо захиалгаар бол зөвхөн хөрөг зураг авдаг. Тэр нь бол хүмүүс ингээл уул зурхоо, морь зурхоо гэдэл ер нь бол маш их асуудаг. Тэгээд яг хоо захиалгын хувьд бол би өөрт арай ойр одоо тэр хүний одоо сэтгэл зүйд одоо би энэ зүйлийг хийвэл илүү хүрэндээ гэдэг зүйлээрээ захиалга авдаг. Түүнээс яг уул морь зурж чадахгүйтэй захиалга авахгүй байгаа зүйлээс шилтэй. Тэгэхээр энэ бас надаас өөртөө амраад байгаа байхгүй. Яг энэ төрлийн захиалга аваад төрлийн юмд анхаарлаа сатруулад байхгүй. Яг нэг дагнал тийм болохоор яг нэг захиалганы одоо эрх хязгаарлалт нь жоохон бага байгаа шүү дээ. Тэгтээ яг тодорхой хэмжээний бас ирнэ захиалгууд. Одоо хамгийн тод дурсамж нь ямар дурсамж юм бэ? Одоо нэг үйлчлэгчээс ирсэн те стил те. За нэг яг мартдаггүй гэвэл аав нь бурхан болцсон гэд. Тэгээд аав хоёрынхаа залуу байгаа төрхийг ер нь л зурулж ирсэн нэг хүн байдэ. Тэгээд охин нь тэгээд яг зураг авах үедээ ингээд бүр бие ярьдэлгүй амар хөвлөө тэр надтай ч бөксөлж чадахгүй. Тэгэл яг тэр үед хүний сэтгэлээ нөгөө нэг эс хөдлөж чадвас өнгөн бэрэг өндгөн юм гэдэг. Тэр амар ер нь л санаанд орчихсон. Тэгэл ер нь л яг ингээд би ер нь захиалган дээрээ жоохон өөртөө ихтэй байдаг байхгүй. Ягаад гэвэл хүмүүс за ийм арга барилаар зурдаг, энэ хэмжээнд зурдаг ийм хүү юм байна. Тэгээд энэ арга барилаар нь ингэж зуруулъя гэж захиалга өгж байгаа болохоор яг өөрийнхөө л бүтээл өөрийнхөө л өгж хандж байгаа болохоор тэрэн дээр жоохон ихтэй байдаг үүртэй. Одоо энэ нөгөө Instagram дээр таны бичлэгүүд бол богино хэмжээний бичлэгүүд нэлээд бас хандлттай хүмүүс ч бас их дуртай байгаа харагдаж байлээ. За сүүлд бол миний харснаар бол Бавуугийн лав хсурунгаан бас хөрөг зургийг зурсан байсан тий. Энэ талаар бас яриул тий. Эхнээс нь бас нөгөө зурж агаад буцаж нэг арилгаад нэг зурж байгаа нэг үйл явц харагдаж байсан. Тэгээ одоо яг манай найруулагч бичлэгийг өгч байгаа харагдаж байна дэлгэцэн дээр. Хэдүүлээ бичлэгийг хамтаа үзье. Өөртөө сэтгэл хангалуун бус санагдаад арилгаа дахиж зурхаа шатсан. Тэр юм ч зөв болсон. Ер нь зураг ихтүүлэх үеийн анхаарал төвлөрөлт бол маш чухал байдаг. Хэрвээ та зураг зурх дуртай бол бусдад биш тэгээд өөртөө таалагдах зүйлийг ярив. Маш гоё харагдаж байна. Энэ зургийг Бавуугийн лав хсурунгааг бас зурх болсон шалтгаанаас хэдийн хугацаанд бас тус одоо хөрөг зураг бэлэн болсон бэ. За лав хсурунгаан зураг бол ерөөдөө захиалгын зураг. Зөв. Тийм. Тэгтээ яг захиалгын зургуудаа ч гэсэн би яг өөрийнхөө бүтээл гэж авч үздэг болохоор хамгийн анхны эхэлсэн зураг бол яг миний яг нэг бодчихсон зүйлд яг үнэхээр хүрхгүйсэн байхгүй юу. Тэгээ хүмүүсийн коммент бодлохоор энэ анхны шин зураг гоё юм биш үү? Яагаад арилгах гэж байгаа юм бэ? Худлаа попрод байгаа юм шиг. Тэгээ арилга болсон шалтгаан нэр жоохон нөгөө нэг хөшин болсон байх үеийнхэн зураг байх шиг байсан ихнийх тийм. Тэгээд арилга болсон шалтгаан нь бол нэгт яг тодорхой хэмжээний сэтгэл тас хүрээгүй. Тэгээд зураг гэдэг чинь анханасаа яг нөө төлөвлөлттэй байдаг байхгүй юу? Тэгэхээр яг тэр төлөвлөсний дагуу болоогүй. Дээрэс нь материалын сонголт жоохон бор байсан. Тэр зурган дээр одоо нэмж ингээд бараан тоо нэмэх боломжгүй арчигтаадсан болохоор за материалаас жоохон бороо сонгочтой яг тий. Тэгээд ер нь л агаж хэлсэн. Зөв. Одоо ингээд хөрөг зурагтын зурж байгаа хүмүүс бол нэлийн юм амьтай гэдэг ч юм уу тий. Чухал мэдрэмжийг бас цаад хүндээ өгдөг юм болов уу гэж боддог. Тэгэхээр энэ талаар та бас юу гэж хардаг вэ? Илүү нөгөө уул ус амтан урмал гэхээс илүү хүний дүрийг тэнцээ бүтээж байгаа болохоор бас тухайны нүд ч гэдэм үү те харахад яг л тэр хүнийг мэдрүүлдэг бас зургнууд байдаг штэ. Тэгэхээр энийг бас яаж гаргадсан болоо? Энэ бас нэг зураачийн торгон мэдрэмж бас байдаг бах та тийм ээ. Ерөөсөө хүний сэтгэлийг хөдөлгөдөг хамгийн гол зүйл нь харц гэж боддог. Харц бол ерөөсөө маш их олон зүйлийг ерөөсөө илэрхийлдэг. Тэгэл гаднаа амир гоё инээч өрсөн хүн ч гэсэн цаана ямар нэгэн болохгүй бол харц тэр хүний харц угаасаа л илэрхий байгаад байдаг. Тэгэхээр хөрөг зураг бол ерөөсөө харц гэдэг зүйлээр бол бас онцгой.
нэг хүрэг зургийг ер нь хэдийн хугацаанд зурдаг вэ? Жишээ нь одоо саяны нэлээд том бүтээл байна тийм лав сургуунгаан бүтээл энэ бүтээлийн хувьд бас нэлээд олон хоног зарцуулсан уу? За лав сургуунгаан зурган дээр бол за 2 өдөр зарцуулсан баха. 2-3 өдөр ч юм уу тий. Тэгээд цахилгааны хугацааны хувьд бол ер нь харьцангуй байдаг. Зарим зураг бол ингээл өдөртөө эхлээл өдөртөө дуусчих байдаг. Тэгээд зарим нь бол ингээл 7 бараг 10 хоног ч юм уу нэг л болж өгөхгүй үеэс байдаг. Араас гарахгүй юм болохгүй тийм. Тэгээд яг тэр мэдрэмжийг хамгийн сүүлийнхээ зурган дээр яг мэдрээ яаж байна. Тийм. Тэгтээ яг өнөө өглөө захиалгачаасаа айгу таата мэдээ аваад. Өглөө бол гоё эхлэсэн. Одоо нэг аав нэгэ бурхан болцсон. Тэгээд яг бүүндээ хамт авахсан зураг байдаг юм бэл. Тэгээд ингээд нэг зураг болгоод ингээ гоё хамттай байгаа мэт ингээд зурулгасан юм аа гэдэг тийм өсөлтөөд. Тэгээд ингээ өөр зургууд чинь яг нэг зураг болгож зурх гэхээр одоо тухайн хүний фозноос ахуулаад нүүрэн дээр туссан гэрэл сүдрийг хүртэл хооронд нь адилхан болгох шаардлагатай тий. Тэгээд тэрнээс болоод ер нь нэлээд хугацаа зарцуулсан. Тэгээд нэг зураг ингээд тэрхий удаан хараад ингээд гар сүултээ ингээд жоон гөлийгөөд юу нь болоод байгаа юу нь болохгүй байгаа ингээд жоон төрөлждгүй байдаг байхгүй тий. Тэгэхээр ямар ч хэлсэн удаан гацсан зургийн хард гарсан. Таны нөгөө бичлэг дотор өвөө эмээгийнхээ алтан өрөм дээр бас зураг зурж байгаа тэр богино хэмжээний бичлэг байлээ. Тэр бүр ямар хайр татам юм бэ? Яг тэр нөгөө одоо оройны арга хэмжээн дээр нь та өөрөө ингээд сууж байгаад өвөө эмээгээ зураад цаанаа одоо дахиад сүулт нь зураг өлгсөн байгаа юм бичлэг гарсан байсан. Манай найруулагч бас боломжтой бол тэр бичлэгийг нь тавиад өгөөрэй. Тэгээ өвөө эмээгийнхээ алтан хурим 50 жил гэсэн маш хөөрхөн имжлэг байсан. Сэтгэл хөдлөм. Тэр санааг ер нь яаж олов? Ер нь яг хоо тэр санааг бол яг арга хэмжээнд дээр нь зураг гэж анх бодоагүй. Тэгээ ер нь зурцсан бэлгэлээ гэж бодчихсон байхгүй. Тэгээд нөгөө арга хэмжээний одоо ажлууд яг хүүхдүүдээр ногдож байгаа аягүй их завгүй явсаар хагаад. Тэгээ ер нь бол өмнө нь зурж амжаагүй. Тэгээд за ер нь яагаад арга хэмжээнд дээр зурч болохгүй гэж тэ. Ямар гоё юм бэ? Гоё сэтгэмжэн тийм. Хилээчлээ тийм. Тэгээ би нэг таны зургуудыг одоо ингээ харахад ч тэр одоо ингээ яг таны хажууд байгаа нэлээгүй утгатай. Тэгээд бодвол та бас нөө харцсан дээр нэлээ ажилдаг санагдлаа. Тэгээд одоо яг хажууд байгаа зургаасаа та гоё тайлбарлаад өгвөл. Өвөөгийн минь зураг байгаа. Тэгээд ер нь бол би өвөөгийн хүүхэд байсан. Бага хасаа ер нь бүх юм дээр л өвөө минь яг л дандаа намайг дагуулж явдаг. Ер нь өвөөтэй хамт өссөн. Тэгээд намайг 8 дуран гэдэг байхдаа ер нь өвөө минь бурхан болсон. Тэгээд 3 жилийн өмнө одоо өвөө ингээд зурж байсан байгаа. Одоо нөгөө танаас одоо зураг зуруулаа захиалга зураг авч байгаа хүмүүсийн бас сэтгэл маш хөдөлдөг байх. Тэгэхээр таны бас хамгийн зурж байхдаа сэтгэл хөдлөжсэн зураг бас энэ хүрэг зураг таны өвөөгийн хүрэг зураг уу? Тэгээ миний хувьд бол айгүй үнцэнтэй. Тэгээ яг би одоо яг л миний захиалагчид одоо ингээл надаас ямар мэдрэмж авдаг шиг яг би тэр мэдрэмжийг энэ зургаа яг зураад авч ирсэн. Тэгээ гайхалтай. Одоо нүрсээр зурх одоо зураач одоо бидний хувьд бол ингээ өөр хүмүүс шүү дээ. Одоо жишээ нь би бол видео эдитэлдэг байхгүй. За тэгээ одоо ингээ хөтлөгч байна. Тэгэл одоо сэтгүүлчд байна гэл тэгэл мэдлэгт одоо хүмүүс өөр тэнгууд яг зураач хүн байна гэдэг нэг ямар байдг юм бэ те. Ямар мэдрэмж. Бас л их нөгөө нарийн торгон мэдрэмжтэй чөлөөт тас сэтгүүтэй илүү юм урлаг талтай хүмүүс байдаг байх л та. Яг хөө тэгэл нэг тийм амар өөр мөр хүн гэж болно их амар хараад бас хэрэггүй байна. Тийм амар том хүлээлтэнд бас орцгоож байгаа юу гэдэг шүү дээ. Тэгэл яг л тустай л адилхан. Тийм. Тэгэл яг хоо илүү татгах байгаа өнгөдөг гэж магадгүй. Тийм яг хоо тэр цаг зав нь одоо угаасаа нэг мэржлүүлээд харчих болох. Тэгээд тэр талаараа илүү давуу байдсан болоо. Тийм. За яг одоо манай найруулагч сэтгүүлч өвөө эмээгийнхээ алтан урам дээр 50 жил гэсэн таны одоо нөгөө жижиг видеог бас дэлгэцэн дээр тавих гэж байна. Тэгээ хамтдаа идлээ харъя. Маш хөөрхөн бичлэг байгаа. Яа.
гоё байгааз. Тийм. Тэгэхээр бас нэг юм бэлгэнд ч гэх юм уу тий. Хин нэгний одоо юм баярын өдөр ч юм уу бас бэлгэлүүлэх гоё бэлэг болох юм болов. Ер нь хүмүүс яг ямар purpose зорилготойгоор зураг зурулдаг вэ? Бэлгэнд л хөвчлэн гэдэг үү? Тэгээ их хвчлэн хайртай хүмүүсээ зурулдаг. Тэгээд өөрийгөө бас зурулна. Ер нь бол хөрөг зураг бол эртнээсээ одоо нөгөө нэр хүнд одоо гоо зүй болон одоо тийм нэг хүч чадлын бас нэг тийм бэлэгдэл ч юм уу тиймэрхүү одоо агуулгатай юм нэлээд явж ирсэн. Тэгээд одоо ч гэсэн тодорхой хэмжээний бас ингээ нэр хүндтэй. Тэгээд бас урлагт бас ингээд гоё өөрийн төрхөө үлдээ тий. Тиймэрхүү хүмүүсээс холбогддог. Би зурулж болох уу? Болов яах вэ? Газ амждаг би гэсэн. Тэ. Одоо нэг уран бүтээлчийн хувьд одоо яг энэ төгс зураг болчлоо гэд боддог үе байдгүй тий. За энэ бүтээл яг ингээл болоод тэрнээс цааш хийж байхгүй гэдэг ч юм. Тийм үе байх уу. Тэр цаг үетэйгээ холбоотой. Тий. Одоо яг мэдлэг, мэдрэмж тий тэр зүйлүүд ингээ огтлцоод ч юм уу тий. Тэгээд яг тухайн яг тэр цаг үедээ ингээд гоё болчлоо гэдэг мэдрэмж бол тэр үедээ л тэ төгсгдөг одоо төгсж байгаа ингээд болчлоо ч юм уу тий. Тэр мэдрэмж өгдөг. Тэгээд түүнээс яг ингээд ерөнхий төгс гэж ойлголт бол жоо хэцүү хаа. Тэгээд цаг үетэй холбоотой л байна гэж. Сая та нөө видеон дээрээ төвлөрөл гэдэг бол аюу чухал гэдэг зүйлийг ярьж ин л та зураг зурах ялангуяа одоо хөрөг зурахад төвлөрөл гэдэг зүйл хамгийн чухал байдгаа гэж энэ. Тэгвэл таны хувьд одоо төвлөрлийг хэрхэн яаж авдаг вэ? Дуу хөгжим сонсдгоо эсвэл орчноо бүртгүүлдэг ямар үе та хамгийн сайн төвлөрдөг вэ? Ер нь бол подкаст их сонсдог. Тэгээд медитейшн их сонсдог. Тэгээд ер нь жоохон намуухан талтай. Жоохон тийм чөлөөтэй бүтээл рүү ороод ирэхээр жоохон тэгээд нэг рок жоохон хүнд хөгжим сонсох үе байна те. Ер нь бол чимэг орчим биш юм шүү дээ те. Заавал зөвхөн чимээгөө заавал надад амар тайван тэгээд тахна. Янз бүр янз бүр. Зарим үед ингээл хүмүүстэй зүгээр юм аянгаа хүртэл зурхадаас зүгээр л байдаг те. Тийм байна. Өстой ондоол юм байна л да. Зарим одоо уран бүтээлчтэй хувьд өнгөөр одоо өнгө тий янз бүрийн өнгөөр өөрийнх нь сэтгэл хөдлөлийг илэрхийлдэг, тухайн одоо бүтээлээ илэрхийлдэг гэдэг бол таны хувьд зөвхөн одоо нүүрс хар цагаан гэдэг өнгө хөвчлэн давмгаалаад байна шүү дээ тий. Та энийг бас юу гэж хардаг вэ? Ирээдүйд магадгүй бас илүү өнгө бодог руу орох магадaltaй юу? Орё гэж боддгоо. Ер нь бол яг сүүлийн хэдэн жил ингээ нүүрсгээ зураад болохоос бодгаар боддоо штэ. Боддоо штэ. Тэгээд яг ирээдүйд бол заавал ингээл нүүрс гэдэг юм байхгүй те. Тэгээд бүр хөрөг зурхаа болцсон байхыг ч үсэхгүй те. Ер нь бол яг явандаа захиалганаас хараад бас болоо гэж бодож байгаа. Тэгэхээр илүү сэтгэлгээний одоо тэр бүтээл рүү анхаарал хандуулах тийм дотоод хүсэл байгаад байгаа. Захиалганаас хараад бус болно гэдг нь за одоо санхүүгийн хувьд жишээлбэл асуудал бол хүссэн юм байна. Захиалганаас хараад бус. Одоо хэтэрхий яг нэг сайнтай болно юутай хоёр тал байна л да. Яг сайн тал нь гэвэл мэдээж ингээд зүгээрс авахгүй байнга ингээд гараа үлгэж чинь те. Яг сөрөг тал нь гэвэл тодорхой хэмжээнд ингээд баригдаад байгаа анзаарч байгаа. Тэ. Одоо ингээд хөгжиж явж байгаа тэгээ яг тэр юмдаа гацсан ч юм уу. Тэрнээс яг ингээд илүү хийх ингээд тийм юу ингээд дотор байгаад байгаа мөртлөө тэрийг ингээд гарахгүй. Тэгээ цаг байгаа да. Нэг жоохон сэтгэл дундаарч юм те. Тэрхэн байдаг. Яна мэдэрчиж бай. Ер нь одоо ингээд олон хүний зураг зурж байгаа. Ер нь бол хүүхэд, эмэгтэй хүн, тэ хөшин настай хүмүүс гээд тэгэхээр ер нь хамгийн одоо зурхад жоохон хэцүү юм ажиллагаатай байдаг ч юм уу те. Эсвэл сая та нөө харц гэж хэлж штэ. Харцыг нь гаргахад ийм төвхтөө хэцүү байдаг. Одоо хүн гэх юм уу байх уу? Тийм одоо хүүхдийнхээ ч гэдэм үү те. Эсвэл эмэгтэй хүн гэхээр арай өөр байх уу? Ер нь бол хөрөг зурхад бол донж гэдэг хамгийн чухал байдаг. Донж. Тийм хүмүүс бол ингээл одоо ингээл фото зураг явуулаад зурулж байгаа шүү дээ тийм. Гэхдээ тэрнээс яг нөгөө донжийг нь олж харах ч юм уу та яг төрхийг нь яг ямар хөө төрхтэй юм бэ тэрийг нь олж анзаарах нь хамгийн чухал байдаг. Хүмүүс яг 100% яг тэгж фото зурагтай адилхан болгож зурна гэдэг бол арай нөгөө нэг
араас өөр урсгалж болоо явчихна л та. Тэгэхээр тодорхой хэмжээний найруулга ч юм уу те. Тиймэрхүү юм бас хөрөг зураг тас байдаг. Тийм. Насны хувьд бол тийм байхгүй тийм. Тэгээд яг нэг хамгийн ажиллахад нэг хэцүү зүйл нь юу байдаг гэсэн шүү дээ юм ч юм уу тийм. Тэрэн дээр болохоор нэг жоохон донч бахтай ч юм уу ингээд яг нийлэг төрхтэй хүмүүс гэж байдаг шүү дээ. Тэрэн дундаа бас эмэгтэй хүмүүс. Тийм. Тэгэхээр эмэгтэй болон тийм одоо нэг нийлэг төрх бага насны хүүхэд ч юм уу одоо нэг болбороо зөвлөхөн арьс те тэр зүйлүүдийг гаргахын тулд айгүй тийм нэг нарийн ажиллагаа шаарддаг гэх юм. Харин тийм би сая бас нөө бичлэг дээрээс нь бас хүүхэд зурсан байсныг нь хараад ингэж асуусан юм аа. Тэгээд бас нэг зөвлөгөө авмаар санагдлаа. За магадгүй намнаа ч юм уу би ч юм уу те өөрийнхөө хөрөг зургийг зурулмаар санагдлаа гэж бодоход чимээ цэрэнгээс асууя л да те. Зураг зуруулъя гэхэд ер нь зураг яг фото зураг өгсөн зүгээр идэм үү эсвэл одоо яг ингээд бичил жуулцаад те ингээд нэг өөрийгөө харуулчаад ч гэдэм үү ер нь ямар байдлаар зуруулах зүгээр идэх юм бол яг өмнө нь бол ингээл шууд ингээл сонгодгоод ч юм уу дандаа ингээл бодит ингээд суулгаж байгаа зурдаг гэсэн шүү дээ. Тэгэхээр хүн болгонд ингээл захиалга өгөөл өөрөө ингээд суугаад тах тийм цаг зав байхгүй шүү дээ. Аюу олон цаг ярьсан тийм. Тэгэхээр өдөр фото зураг өгнө. Тэгээд тэр зургууд дундаас нь ингээд хоорондоо ярилцж хагаад энийг нь зурвал зүгээр юм чи энийг нь ингээд зурчих юм тийм. Тэгээд ярилцсны үндсэн дээрээс ер нь бол зурдаг. Тэгээ ер нь бол яг мэргэжлийн зарим нэг зураач хүмүүс бол ингээл фото зураг зурдаг мөрдөг гэл. Тиймэрхүү байдаг байхгүй юу. Тэгэхээр фото зургийг одоо ойлгож зурна гэдэг нь бас нэг тустай асуудал. Тийм яг тэр зургийг яг 100% хууль зурах биш. Тухайн тэр хэлбэр одоо жишээлбэл нэг фильтр өгөөд ингээд зөвхөн нүд ам хамрал харагдаж байгаа нэг зураг байлаа гэж бодоход энэ хацар яаж наашаа таваад юм те магадгүй ингээл нүүрнийх нь аль хэсэг ер нь цаашаага хонхоод аль хэсэг наашаа тавааж гарч ирдэн ч юм уу те тэр мэдлэгэн дээрээ суйрлаж одоо ер нь бол фото зурнаас ард зурдаг гэх юм уу одоо илүү өөрийн болгож зурж гэсэн үг байхгүй та одоо нарийн бахан байна тийм ээ урлагийн одоо салбарт байгаа тийм манай Монголын урлагийн салбар ер нь хэрэг хөгжиж байна. Одоо ялангуяа уран зургийн хувьд шүү дээ. Таны одоо харж байгаагаар бол салбар дотор байгаа болохоор ер нь ямархуу хөгжиж байна гэж харж байна. Өсөлтөгч байна уу ч юм уу те. Тэгэл нэг амар өсөлтөөд байх шаардлагагүй гэж боддоо шүү дээ. Яг нэг сэтгэлгээний хувьд бол ингээд уран бүтээлч хүмүүс бол хүн болгон өөр ертөнцтэй хүн болгон өөр өөрийн арга барилтай те. Тэгэхээр яг өөрийн хөрөллөх нь аюул чухал юм байна. Тэрүүгээрээ өөрийн арга барилаараа өөрийн гэсэн зүйлээ илэрхийлэх юм уу те. Тиймээс ингээд нэг тэмцээн уралдаан болох шиг зураач нарын хооронд нь өрсөлдүүлээд байх жоохон. Жоохон тийм дутагдaltaй л гэж боддог. Одоо бол яг нүүрсээр хөрөг зураг хөвчлэн зурж байгаа. Гэхдээ чимэд цэрэнгийн хувь хүн бол нэлийн дотогшогоо өнгөдөг гэж юм. Уран бүтээлчүүний хувьд бол бас дотроо бас нэлийн олон юм бодож явдаг байх л та. Тэгэхээр дараагийн бас чиглэлч гэдэг юм уу те. Яг энэ нүүрс болон хөрөг зургаа өөрчлөх одоо мэдээж байгаа л да энэ. Гэхдээ дараа нь ямар одоо зүйлээр зурхыг хүсэж байгаа вэ? Ямар чиглэл рүү бас орохыг хүсэж байгаа вэ? Тийм одоо хүсэл байгаа юу? Ер нь бол жоохон юм график одоо нэг хар зураг бол яг тодорхой хэмжээнд бариад явна. Гэхдээ материалын хувьд ч юм аа яг зөвхөн эндээ бол баригдаад байгаа. Өсөхгүй байгаа. Тийм тэгэхээр яг ийм хийх чагаа гэж болж бодвол ингээд хэлмээргүй ямар ч байсан ингээд бодсон зүйлүүд байгаа. Тэгээд үслэнгээ гарахыг бас айгүй хүсэж байгаа. Тэгээд энийг бас айгүй олон асуудаг. Ямар ч байсан тийм хүсэл төлөвлөлтүүд бол байгаа. Тэгээд нарийн ширээ юмнуудыг бол тэгээд хийж л харуулъя та. Үзэсгэлэнгээр бас уулзах нь байна гэж болох нь тийм бас олон зүйлийг төлөвлөсөн маа мэн. Тэр чимээ цэрэнгийн үед бас яг хажууд нь байгаа өвгийнхээ хөргөнд хамгийн чухал нандан гэж бас ярьж ин л да. Тэгэхээр өвгийнхээ тухай өвгтөгөөс өнгөрүүлж исэн гоё дурсамжаасаа хуваалцаач. Өвөө минь малчин хүн байсан. Тэгээд би ер нь бол багасаа ер нь бол хөдөө өвөө мэтэр өссөн. Аль аймгийнх вэ? Одоо Төв аймгийн хүн галуутай одоо их
зохиолч насаг дөрж нутаг тий. Тэгээд тэнд бол ер нь бол өссөн. Тэгээд ерөөсөө байнгын бороо надад өөтөг амт ерөөсөө өвөг нь хаашаа явна тэгэл бүх зүйл дээр намайг ер нь бол дагуулж яваад байдаг тий. Тийм л юм байсан. Тэгэл ер нь бол миний хамгийн дотн тэгэл хувь хүнийх нь хүндч гэсэн айгүй хөндлөж авдаг. Бас ер нь бол нээх тэгж амар үг хэлээд байдаггүй. Тэгэл яг нэг үг хэлэхээр бас нэг жоон өвчтэй хэлдэг. Тэгэл тий. Тийм л юм ус. Одоо нөгөө гэрийнхэн нас юу гэж хүлээж авдаг нөгөөдөгөр бас гэр бүлийнхэнд нас ийм урлагийн авьяастай тийм гарандаа ийм дүүтэй сайхан зурдаг хүмүүс байдаг байсан болов уу? Би яг аав хатлаа сайн мэддэг юм аа. Тий. Ямарсан манай ээжийн талд бол яг сурдаг юм бол байдаггүй. Бас дамжиж энэ авьяас бас уламжлагдсан ирэх магадaltaй болов уу гэж бодлоо тийм. Одоо би нэг бүр шалт дэлхийн нэг гэсэн. Тэрэн дээр болохоор одоо нэг би ингээд одоо тодорхой хэмжээнд нэг төвшөнд хүрээд ирсэн дээ. Нэг өөрийнхөө скилдээ өөрийгөө гацж байгаа мэдэрч байгаа хүмүүс яг нэлээд олон зүйлийг анзаардаг гэж би боддог байхгүй. Тэгэхээр ер нь бол таны хувьд одоо яг урлагийн салбарт одоо ер нь нэг тийм шүүмжлэмэрч гэдэг юм нэг тийм зүйл байна. Тэгээ одоо манай Монгол энэ нэг жах явахгүй байгаа ч гэдэг юм тий. Тэгэл ер нь бол хийж байгаа бүтээж байгаа хүмүүсийг ингээл хараад хүндлэл харьлал гэж байдаг шүү дээ. Нэг амар би арай өөр нэг төрийн бус байгуулах ч гэдэг тийм байд юм болоо гэж бодохгүй байсан. Тэ яг урлагийн зөндөл байгууллагууд байгаа л та. Гэхдээ ер нь бол жоохон нийгмийн харилцаан дээр бол би жоохон идэх муутай байгаа. Ер нь бол яг ингээл өөрөөр хэлбэл одоохондоо жоохон тийм дотгошоо байдалтай л байна. Тэгээд бидний ерөнхийдөө ярилцах цаг өндөрлөх тийшээ хандж чинь тэгэхээр магадгүй бит хоёрын асуугаагүй тийм таны студид орж ирээд хэлмээр байсан, ярмаар байсан зүйлс байгаа болов уу? За юуны өмнө ямар ч байсан нэвтрүүлэгтээ урьж оролцуулсанд баярлалаа. Тэгээд яг за ийм зүйл яриндаа ч юм уу тэгээд нэг амар тэгж амар бодож чал ирээгүй. Ямар ч байсан хөлөснөртэй ингээд найдаад ямарсан хариулсан асуултанд нь тэгэл өөрөөр хариулах хэрэгтэй л гэж бодлоо ямарсан. За тэгээд баярлалаа. Тэгээд цаг цагаа гарган хүрэлцэн ирсэн танд их баярлалаа. Тэгээд урлагийн бас их үлсэт нь өндрөөс өндөр амжилт хүсье. Тэгээд ирээдүйд бас гоё үзэсгэлэн дээр нь уулзах байхаа гэж найдаж байна. Тэгээд олон хүрэг зураг зурж хүмүүсийн сэтгэлийг баясгаараа нөгөөтөгөр бас өөр гоё чиглэлээр тийм бас зурхыг бас өгөөсөхгүй. Ер нь бүх зүйлд нь амжилт хүсье да. За баярлалаа. Та бүхэнд бас амжилт хүсье. За баярлалаа.